Сайн бацгаана уу, та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-аас эрхлэн гаргаж буй таарад сешны хамгийн ихний дугаар хүрч байна. Энэ дугаараараа болохоор зэрэг би синглчүүдэд зориулаад нэг мэрэг үзье гэж бодсон. Энэ мэрэг нь болохоор зэрэг 3 асуулттай. Хамгийн ихний асуулт нь болохоор таны ирээдүйн үерхэх хүн яг хизээ хамгийн ойртой учрах боломжтой байна вэ? Та хоёр хизээ учрах боломжтой байна вэ? Хамгийн ойрын хугацаа гэсэн үг. За хоёрдугаар тухайн хүний ерхий шинж чанар яг тухайн хүн ямархуу зан чанартай вэ те. За гуравдугаар болохоор зэрэг яг та хоёрын ерхий байдал яг энэ харилцаа яг юунд зориулсан харилцаа байна вэ? Ер нь та хоёр яг хамтдаа байхдаа яг ямархуу байна вэ гэдгийг үзье гэж шийдлээ. За тэгээд ингэж шийдээд 3 өдөр сугалсан 1 2 3 гэд энэ 3 үзрийг сугалсан байгаа. Та бүхэн маань амьсгаагаа сайдар авч агаад яг 1 өдөр сонгоорой. 2 үзэрт татагдаж болно. Гэхдээ маш сайн бодож агаад, маш сайн тунгааж агаад яг 1 л үзэр сонгох хэрэгтэй шүү. Яг ингээд зарим хүмүүс яг ингээд 2 үзэр сонгоорой гэж хэлдэг л дээ. Гэхдээ миний бодлохоор зэрэг яг ингээд 1 үзэр сонгосон нь ерөөдөө хамгийн баталгаатай байдаг. Тийм болохоор яг 1 үзэр сонгоорой. Тэгээд яг 3 яг ижилхэн яг юутай байгаа. Зурагтай гэх юм уу, артл нь адилхан байгаа. Тийм болохоор яг эндээс яг харж агаад өөртөө хамгийн их татагдж байгаа үзрөө сонгоорой гэж хэлье. Тэгэхээр та бүхэнд бодох хэдэн минут өгье. За хөдөр сонголтоо хийж дууссан бол хамгийн ихний 1-р хөдрийг сонгосон хүмүүсийн мэргийг хийж эхэлье. За тэгэхээр энэ хоёрыг ишээ тавьчих. За 1 дугаар маань Five of Pentacles гэсэн үзэр байна. За тэгэхээр энэ хөдөр маань хамгийн эхний асуулт буюу та хоёр маань хизээ учрах вэ гэдэг дээр хариулагдана. Энэ нь болохоор зэрэг Taurus season буюу үхрийн ордны улирал дээр гэж гарч ирж байна. Тэгээд бас Five of Pentacles carry гарч ирж байна. За Five of Pentacles ч юм болохоор зэрэг бас өөрөө одоо one-sided love буюу нэг хүн л хайртай байхыг бас илэрхийлдэг. Тэгэхээр тийм байх одоо тийм үед гэх юм уу? Одоо та нэг хүнд хайртай болчоод тэгээд яг буцаж хайраа авч чадаагүй байх үед маш ингээ хэцүү байх үед чинь хүн гарч ирэх магадaltaй гэсэн үг. Бас тэгэхээр тэрийг бас ингэж болохоор. За одоо болохоор зэрэг яг энэ дээр таны одоо энэ учрах гэж байгаа, үерхэх гэж байгаа хүний яг ерхий зан чанар нь ямар хөө байна вэ гэдгийг үзэж байна. За тэгээд гаргаад ирчих. За окей. За одоо болохоор зэрэг та хоёрын маань яг ерхий байдал буюу та хоёр үерхчээд яг ямар хуу окей. Үерхчээд яг ямар хуу байх нь вэ гэдэг дээр үзье.
болсон яг ерхий байдал. За үзээд дуусчлаа. За хөдрүүд маань хөдрүүд гарч ирлээ. За хамгийн ихэнд Chariot, Ace of Air, Seven of Earth, King of Fire, Six of Air, Five of Air, тэгээд Three of Water гэдэг ийм хөдрүүд таны үерхэх гэж буй хүний яг ерхий зан чанар дээр гарч ирлээ. Харин та хоёрын яг ерхий зан чанар дээр болохоор зэрэг ерхий байдал дээр болохоор зэрэг Five of Wands, Five of Pentacles, Two of Wands, тэгээд The Devil, King of Pentacles, Nine of Pentacles, Queen of Wands, тэгээд Nine of Wands гэдэг хөдрүүд гарч ирлээ. За тэгэхээр хамгийн ихэнд болохоор зэрэг энэ хүн маань Chariot гэхлээр нэлээх нөгөө нэг өмнө нь хэцүү байсан зүйлсүүдээ маш их даван тулж чадсан, амжилтаар дүүрэн тийм хүн байна гэж гарч ирж байна. Маш их юм шин санаагаар дүүрэн, сэргэлэн, ухаантай хүн байна. За тэгээд Seven of Earth гэж гарч ирж байгаа нь болохоор зэрэг энэ маань Seven of Pentacles гэсэн үг. Тэгэхээр энэ хүн маань ерөөдөө өдий хүртэл маш их хичээсэн, зүтгэсэн, хөдөлмөрсөн тийм хүн байна. Тэгээд тэрнийхээ яг үр ашгийг ингээд хүлээгээд авах гад тэгээд байж байгаа тийм хүн байна. Тэгээд бас мөн бас хөө жоохон амархан уйддаг төрлийн хүн байна. Амархан уйддаг. Гэхдээ бас маш их юм хүсэл ирмэлзэл маш ихтэй, хүсэл тэмүүлэл ихтэй. Одоо passion гэх юм одоо sexual desire ихтэй тийм хүн байна. За тэгээд Six of Air болон Five of Air гэдэг энэ хоёр хүзэр гарч ирлээ. За энэ нь болохоор зэрэг Six of Swords, Five of Swords гэсэн үг. За тэгэхээр энэ хүн маань яг яалтчгүй өмнө нь ямар нэгэн тийм харилцаатай байсан байна. Тэгээд тэр харилцаанаасаа ер нь бол move on хийцэн яг ингээд зүгээр л яг өмнө нь хэцүү байсан зүйлсээсээ зүгээр ингээд за одоо зүгээр болий гэд ингээд яваад өгсөн тийм хүн байна. За тэгээд бас яг ингээд жоохон хуурамч худалч найзуудтай байж магадгүй. Яг өөрийнх нь яг найз гэж бодсон хүмүүс яг үнэндээ өөрийг нь ардуур нь муулдаг ч юм уу те, өөрийг нь ашиглахыг хүсдэг ч юм уу те, тийм одоо тохиолдолтой тийм одоо ерхий зан чанартай тийм хүн байна. Яг уу хэдийгээр маш их юм одоо алсын төлөвлөгөө ихтэй, сэргэлэн, маш их зүйл хийж чадсан, ихийг бүтээсэн тийм хүн ч гэсэн бусдад бас жоохон ашиглуулах тал дээр жоохон сул тал нь тэр байна. Тэгээд бас Three of Water гэдэг энэ хүзэр гараад ирсэн. Тэгэхээр энэ хүзэр нь болохоор зэрэг Three of Cups гэсэн үг. За Three of Cups нь болохоор зэрэг маш сонирхолтой. Яагаад гэвэл яг энэ оригинал тарот дээр болохоор зэрэг Three of Cups-ыг яг ингээд 3 эмэгтэй ургацын баяраа тэмдэглэж буухаар яг ингээд төсөөлүүлдэг. Тэгэхээр Three of Cups нь болохоор зэрэг яг өөрөө ургацын баяр буюу яг ингээд хүлээж агаад яг ингээд нэг удаа ургацаа авдсан шүү дээ тий. Тэрэн шиг ингээд хүлээсний үндсэн дээр яг ингээд үр шимээ хүртэх тэрийг илэрхийлдэг. Тэгэхээр магадгүй нэг дугаартай хүмүүс яг ингээд маш удаан хүлээжсэн байж магадгүй. Яг энэ хүнийг ер нь удаан хүлээж аваад ер нь үерхээр байна да. Тийм. Мөн басгүй саяхан яг өөр хүнд сэтгэл алдраад тэгээд тэр хүнтэйгээ яг сайн бүтээгүй
Ягаад гэвэл тухайн хүмүүс таныг сайн хайрлаж чадаагүй байна. За тэгээд та хоёрын яг ерхий байдлыг юу н үзэхэд та хоёрт яг маш их атаархсан хүмүүс маш их байна. Нэгдүгээрт за тэр нь болохоор зэрэг юу гэж юм бэ гэхлээр яг энэ хоёр яхалаар ингэж нийлдэг гэдэг ч юм уу. Эсвэл яг ингээд таныг яг тэр хүнтэй үерхэхэд вау энэ ингээд ийм хүнтэй үерхсэн байна шүү дээ. Энийг хараа гэдэг ч юм уу. Яг ингээд тийм атаархах хүмүүс маш их байна. Нэгдүгээрт за хоёрдугаарт болохоор зэрэг яг ингээд энэ хүн эсвэл та яг ингээд дотроо маш их төрчлөлтөн гэж гарч ирж байна. Яг ингээд дотроо би яг яагаад энэ хүнтэй үерхэж вэ гэдэг ч юм уу те. Би яг яагаад ингээд үерхэж вэ гэдэг ч юм уу те. Яг ингээд эндээс харах юм бол яг ингээд аль нэг нь бэлэн болоогүй байжгаад үерхсэн байх магадлал өндөр байна. Эдгээр ингээд одоо магадгүй тэр хүн тань ингээд бэлэн болоогүй байтал яг үерхсэн байх магадлал өндөртэй. Гэхдээ энэ бол зүгээр л нэг ингээд те магадлал шүү дээ те. За тэгээд бас өөр та хоёр хоорондоо бас жоохон хэрүүл маргаан хийж магадгүй гэж энэ дээрс бас харагдаж байна. За тэгээд дараагийн үзэр нь болохоор зэрэг доошо буугаа гараад ирсэн. За энэ үзэр нь болохоор зэрэг яг Five of Pentacles гэдэг энэ үзэр байгаа. Тэгэхээр Five of Pentacles гэснээр дахиад Five of Pentacles гэхлээр бас нэлээд дэжгүүл санагдаж байна. Тэгээд бас энэ дээр 5, энэ дээр 5, тэгээд энэ дээр 5, энэ дээр 5 байгаа болохоор 5-ын тонууд амирх байгаа болохоор яг ингээд 5 сард ч юм уу те эсвэл яг энэ 5 сарын дараа буюу яг ингээд уусаа тэртээ тэргүй 12 сар гэхлээр 5 сар те. Тэгэхээр 5 сард учирч бас магадгүй гэж эндээс бол харагдаж байна. Энд бас 7 байна. За тэгэхээр магадгүй 5 сарын 5-нд ч юм уу эсвэл яг 5 сарын дараа 5 ямар нэгэн одоо 4 сарын 5-нд ч юм уу 5-та холбоотой тоо гарч ирлээ. За тэгээд та хоёрын харилцаанд болохоор зэрэг ямар нэгэн байдлаар нэг нь илүү их хайрлаад нөгөө нь ингээ хайраа ингээ зориулахгүй байх тохиолдол ер нь бол бага байна. Та хоёр хоёулаа бие бинийгээ яг ингээд энэ тэнцвүүр шударгаар хайрлана гэж гарч ирж байна. Тэгэхээр яг ингээд тэнцүү одоо энэ тохиолдолд болохоор зэрэг та яг тэр хүнийг чин сэтгэлээсээ хайрлсан ч гэсэн нөгөө хүнтэй танд яг өөрийгөө зориулж чадаагүй. Тэнгүүд энэ тохиолдолд болохоор зэрэг яг ингээд та тэр хүнд маш их хайртай, тэр хүн ч гэсэн танд маш их хайртай. Энэ хоёулаа яг ингээд ижлэгэн болохоор энэ хайр ерөөдөө цаашаа бүтнэ гэж ер нь харагдаж байна. За тэгээд энэ хайр нь болохоор зэрэг одоо хайр гэх юм уу яг одоо үерхэл маань болохоор зэрэг гадаад та хоёрыг ингээд хамтдаа гадаад явахыг илүү ингээд хүсэж магадгүй. Яг ингээд хамтдаа гадаад явъя, хамтдаа юм хий, хамтдаа ингээд хийх гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээд ирээдүгөө маш их ингээд хамтдаа төлөвлөж магадгүй гэж эндээс харагдаж байна. Ер нь ирээдүгөө маш сайн төлөвлөхөөр харилцаа байна. Гэхдээ бас нэг зүйлийг сануулж байгаа нь тэр хүн чинь эсвэл та ямар нэгэн зүйл томцсон байгаа бол тэрийг ер нь бол болсон дээр шүү гэж эндээс харагдаж байна. Эсвэл бие биендээ домдож магадгүй байна гэж эндээс харагдаж байна. Тэгэхээр яг энэ харилцааны яг яагаад учирсан бэ гэдэг дээр яг хариулт өгөх үзэр нь яг энэ л байна л да. Тэгэхээр яг ингээд угаасаа тэргүй учрах ёстой байсан болохоор учирч байгаа юм байна. Яг бие биендээ өгөх одоо төлөөс байсан болохоор учирч байгаа гэсэн үг. За тэгээд та магадгүй энэ хүнд маш их хайртай болно. Бас энэ хүн танд маш их хайртай болно. Тэгээд яг ингээд the devil болохоор зэрэг хамгийн гол нь яг ингээд тэр донтолт нь танд жоохон одоо хор уршигтай донтолт байдаг учраас яг тэр донтолтоо ер нь хамгийн ихэнд олж мэдээд тэгээд болохыг ер нь сануулдаг. Тэгэхээр яг энэ хүндээ тэгж нэг ямар донтоод байх шаардлага байхгүй шүү гэдгийг бас сануулж иж магадгүй гэж би бодож байна. За дараа нь болохоор зэрэг King of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ хүн чинь нэлээд тайван хүн байна. Тайван төлөвлөгөө хүн байна. Бас жоохон
насны хувьд жоохон хөвшин байх магадлал өндөр байна. Тэгээд яг санхүүг ерөөхдөө яг ингээд яг тэний энэ хамтрагчт нь ерөөхдөө нэлээх гаргана гэж эндээс бууж ийн. Яг ингээд та ганцхан ингээд гарахгүйгээр хамгийн хамаг бүх юм ер нь ихэнх хувийн яг ингээд тэр хүн гаргаад тэгээд хамгийн гол нь тэрэндээ нэг амар тэгж одоо санаа зовхгүй байдаг ч юм уу, эсвэл зүгээр л нэг их юм боддоггүй. Тэгээд та болохоор зэрэг яг өөрөө ингээд санаа зовоод яна энэ ингээд явах уу гэд ингээд одоо жишээлбэл дейтэнд явлаа гэж бодоход тэр хүн бүгдийг даахаар бас ингээд хэцүү шттэ тий. Тэгэхээр та ингээд одоо дараагийнх нь дейтийг даах гэсэн чи үгүй гэдэг ч юм уу тий. Яг ингээд зүгээр л яг ингээд маш их traditional тийм хүн байна. За тэгээд тех болгондоо дейт тань ерөөдөө нилээх мөнгө зарцуулахаар байна. Тэгэхээр та хоёр маань нилээх мөнгө зарцуулаад бүр ингээд ийшээ тийшээ ингээд тий үнтэй газрууд ороод тэгэхээр байна. Тэгэхээр хитрхи үнтэй газрууд руу битгий ороорой гэж эндээс сануулж байна. За тэгээ Queen of Wands доошо гарч ирсэн. Энэ үзрэнд болохоор зэрэг та хоёрын яг харилцаанд нэг эмэгтэй хүн ер нь цаад болохоор байна. Гэт цаад болж иж магадгүй нэг юм галын орчтой эмэгтэй хүн байна. Тэгэхээр энэ эмэгтэй хүн болохоор зэрэг яг ингээд хоёр харилцааг ерөөсөө ирээдүггүй та хоёр угаасаа бүтэхгүй гэж хэлсний үндсэн дээр та хоёр ерөөдөө төгсөх магадлал бас байна. Ягаад гэвэл хамгийн сүүлд энэ үзэр гарч ирсэн. Тэгээ хамгийн сүүлд энэ үзэр гарч ирэхдээ бас ингээд Queen of Wands доошо гарч ирсэн болохоор яг ингээд та хоёрын харилцааг бүтэхгүй байгаасаа гэж хүсэж байгаа нэг эмэгтэй хүн байна. Тэгээд тэрнээс болоод та хоёр бас салж магадгүй байх шүү гэж эндээс гарч ирлээ. За тэгээд 9-ийн одоо саваа доошо гарч ирлээ. Энэ нь болохоор зэргийг битгий их зүйлний хамир бодорой. Битгий их overthink хийгээрэй. Буюу хитрхи их юмд санаа зовоод авах шаардлага байхгүй. Болох юм болдгоороо болно шүү гэдгийг гээд сайхан зөвлөгөө маягаар хүргэж байна. За тэгэхээр одоо шоуга хаяа. За энэ хүн маань яг ямар хуу ордны хүн байна вэ гэд тэрийг харцгаая. За Virgo гэж гарч ирлээ. За Taurus гэж гарч ирлээ. Тэгэхээр газар. За Leo гэж гарч ирж байна. Тэгэхээр эндээс болохоор зэрэг та бүхэн харж байгаа бол King of Fire гэдэг нэр болохоор зэрэг Leo байдаг. Тэгээд Sign of Earth дээр болохоор зэрэг энэ дээр ингээд харж байгаа бол энд бас Taurus байдаг. Гэх мэтчил ингээд бас харж болно. За тэгэхээр Leo, Taurus, тэгээд Virgo буюу охин, үхэр, тэгээд арслангийн ордны хүн байж магадгүй гэж гарч ирж байна. Тэгэхээр нэлийн газарлаг хүн байна л да. За тэгээд нэгдүгээр одоо хүзрийг сонгосон хүмүүсийн уншлагыг хүрээд дуусч байна. Та бүхэнд одоо таалагдсан байх гэж маш их одоо найдаж байна. Анх удаага гээд таротын бичлэг хийж үзлээ. За тэгээд цаашдын бүх тарот бичлэгийг маань одоо үзээрэй гэж зөвлөж байна. За тэгээд мөн бас үзүүлмээр байх юм бол таротоор ингээд үзүүлмээр байх юм бол манайхаар үзүүлмээр байх юм бол манай Instagram хаяг руу бичээрэй. Wheel of Fortune гэдээ байгаа. Тэгэхээр тэр хаяг руу бичээд та бүхэн маань цагаа аваад үзүүлж болно шүү. За тэгээд баярлалаа. За хоёрдугаар хүзрийг сонгосон хүмүүс маань тавтаа морил. За хоёрдугаар хүзэр нь болохоор зэрэг яг өөрөө The Emperor гэсэн хүзэр байлаа. За The Emperor нь болохоор зэрэг яг өөрөө хоньны ордтой холбоотой байдаг. Тэгэхээр хоньны ордны улирал дээр үерхэх магадaltaй байна. Одоо үерхэх хүнтэйгээ уулзрах магадaltaй байна. Тэгж харж байна. Мөн бас Emperor нь болохоор зэрэг яг өөрөө эзэн тусын хаан болохоор яг бүх одоо ажил амьдрал хичээл сурлага гэдэг ч юм уу те бүх тэр ажил амьдралаа зохион байгуулсны дараа учирч магадгүй гэж бас эндээс харагдаж болно. За одоо болохоор зэрэг
энэ хөзрөөрөө би таны одоо үерхэх хүний маань ерөнхий зан чанарыг эндээс харж байгаа. За одоо та хоёрын маань яг ерөнхий байдал та хоёр хамтдаа байхдаа яг ямар хөө байх нь вэ гэдгийг үзцгээе. За 2 дугаарыг сонгосон хүмүүсийн маань туршлага эхэлж байна. За тэгэхээр хамгийн ихэнд болохоор зэрэг нөгөө Aries гарч ирсэн болохоор сая хэлсэнтэй. Тэгэхээр хоньны ордны үлрэлтээр учрах магадaltaй байна. За дараа нь болохоор зэрэг тухайн хүний ерхий зан чанар дээр Queen of Earth, 8 of Air, 9 of Air, 6 of Air, the Strength, the Hermit тэнгүүдэд дахиад 9 of Fire, the World гэд хүзрүүд гарч ирлээ. За та хоёрын ерхий байдлаар болохоор зэрэг 8 of Swords, Justice, the Star, тэгээд 2 of Swords, тэгээд King of Swords, 3 of Swords, тэгээд 4 of Wands, тэгээд Knight of Cups гэд гарч ирлээ. Зөндөө олон Sword-ууд гарч ирлээ. Тэгээд Air-ууд нь болохоор зэрэг ерөөдөө дандаа Sword-ууд байдаг. Тэгэхээр 3 Air, 4, 5, 6 Air тэ одоо 6 юу гарч ирлээ. Спортууд гарч ирлээ. За харагдаж байгаа байх гэж бодож байна. Зүгчий. За хамгийн ихэнд энэ хүн маань нэлээд жоохон тайван болон жоохон төлгөө хүн байна. Тэгэхээр энэ дээр Capricorn гэдэг энэ дээр гарч ирж байгаа. Тэгэхээр Capricorn бас байж магадгүй гэж бодож үзэх хэрэгтэй. За тэгэнгүүтээ 8 of Air буюу 8-ийн юу гараад ирсэн. Sword гараад ирсэн. 8-ийн сэлэм. Энд бас 8-ийн сэлэм гарч ирлээ. За тэгэхээр энэ хүн маань өөрийгөө жоохон хүлдэг тийм хүн байж магадгүй. 8 болон 9-ийн юу гарч ирэхээр энэ хүн маань нэлээд өөртөө ингэж хатуу байдаг. Тэгээд бас саяхан нэлээд хэцүү зүйл болсон гэж эндээс бол харагдаж байна. Тэгэхээр нэгдүгээрт энэ хүн маань өөрийгөө хүлдэг, өөрийгөө ингэж таашаал авахыг нь хордог тийм хүн байна. Гэхдээ тэр нь хамгийн гол нь сайхан хэцүү зүйл болсон болохоор тэгж байгаа. За тэгээд тэрхүү хэцүү зүйлс болсноос болоод ерөөсөө унтаж чадахгүй байгаа ч юм уу те. Тийм тохиолдол ерөөдөө маш их байна. Тэрхүү зүйлийгөө бодоод за тэгээд 6-гийн сэлэм гарч ирсэн. Тэгэхээр энэ бүх хугацаанд энийг ингэж марцсны үндсэн дээр өөртөө илүү их ажилласны үндсэн дээр
тэр хүн маань өөртөө итгэлээ олж авсан байна гэж эндээс гарч ирж байна. За тэгэхээр энэ хэцүү зүйлсөөгөө ерөөхдөө одоо ингээд тантай уулзах үедээ ерөөхдөө бараг давцсан байна гэж эндээс харагдаж байна да. Тэгээд өөртөө маш их юм итгэлтэй болсон, өөрийгөө хайрладаг болсон гэж эндээс гарч ирлээ. За тэгээд өөрийгөө хайрладаг болсноос үүдээд өөрийгөө дотор илүү өнгийгөөд тэгэхээр би яг юунд сонирхолтой вэ? Би яг яагаад ингэж мэдэрсэн бэ гэдэг ч юм уу. Тийм их бүх зүйлсүүдийг өөрөөсөө асуугаад өөрийгөө илүү таньж мэдхийг хүсдэг тийм болсон байна гэж эндээс гарч ирлээ. За тэгээд Night of Fire гэдэг хүзэр гарч ирлээ. Night of Fire нь болохоор зэрэг Саваны Баатар гэж орчуулагдана. Гэхдээ яг Галын Баатар гэж энэ дээр гарч ирж байгаа л та. Тэгэхээр тийм болохоор энэ хүн маань бас нэлээд юу байна? Passionate хүн байна. Одоо нэг дээр бас King of Fire гарч ирж ирсэн. Тэгээд энэ хоёр хүн маань хоёулаа ер нь бол нэлээд passionate, нэлээд sexual desire ихтэй. Тэгээд хүсэл тэмүүлэл маш их ихтэй. Тэгээд мөн бас ирээдүйн төлөвлөгөө маш их сайтай тийм хүн байна. Энэ хүн гадаад ерөөхдөө явахыг маш их хүсдэг тийм хүн байна. Ер нь гадаадтай холбоотой ажил хийдэг байх магадлал өндөртэй тийм хүн байна. Эсвэл тантай уулзах үед ямар нэгэн зүйл төгссөн байх магадaltaй. Ямар нэгэн зүйл төгсөх үед нь та гарч ирсэн. За тэгээд эсвэл энэ хүн маань гадаад дотоодоор маш их явдаг тийм хүн байх магадaltaй байна. За тэгээд та хоёрын яг ерөнхий байдлыг хараад үзье. За та хоёрын яг ерөнхий байдлыг хараад үзэхэд ер нь бол энэ дээр ингээд Air of Air дэшээ гарч ирсэн, энэ дээр доошоо гарч ирсэн гэхэлэр та яг ерөнхийдөө магадгүй дахиж яг иймэрхүү зан чанартай болоход нь та тэрийг нь эмчлэх төрлийн харилцаа байна гэж гарч ирлээ. Нэгдүгээрт. За хоёрдугаарт хэрвээ та ийм байх юм бол таныг ерөнхийдөө өөрийгөө хүлхээс чинь аврах төрлийн хүн энэ хүн бас байж болно. Тэгэхээр та хоёр бие биендээ туслана гэсэн үг. За тэгээд Star болон Justice хоёулаа доошоо гарч ирсэн. Тэгэхээр Justice доошоо гарч ирэхээр энэ харилцаа нь яг ингээд эргэдэг харилцаа биш байна гэж гарч ирж байна. Тэгэхээр хэдийгээр бие биендээ тусалж байгаа ч гэсэн яг ингээд нэг нь арай илүү эрх мэдэлтэй тийм харилцаа байна гэж гарч ирж байна. Тэгээд The Star доошоо гарч ирэхээр яг ингээд The Star яг маш сайн үзэрлэлтөө энэ үзэр доошоо гарч ирсэн ч гэсэн нэг амар сайн, нэг амар тийм муу утгыг бол илэрхийлдэггүй. Гэхдээ болгоомжтой байхыг илэрхийлдэг. Таны энэ одоо үргэж байгаа хүн чинь хитрхи ингэж сайхан байгаад байгаа юм шүү. Тэгэхээр энийг сайн тунгааж бодож үзэх хэрэгтэй шүү. Яг ингээд таны хүсдэг хүн мөн үү? Яг ингээд энэ хүн тийм амжилттай, тийм сайхан, тийм хүн мөн үү? Тэрийг бас ингээд сайн анзаараарай гэдгийг бас илэрхийлж байгаа. За тэгээд та хоёрын яг ерөнхий байдал нь бас ер нь нэгдүгээр хүдрийг сонгосон хүмүүстээр бас энэ хүдрэг гарч ирсэн. Энэ хүдэр нь болохоор зэрэг бас хамтын ирээдүйг төлөвлөхийг илэрхийлдэг нэгдүгээр. Хоёрдугаарт хамтдаа гадаадад одоо аялах, гадаадад амьдрах зэргийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ хүнтэй та ингээд гадаадад аялахыг хүсдэг ч юм уу те, гадаадад хамт байхыг хүсдэг ч юм уу те, тэхийг ерөөдөө бол хүсэж байна гэж эндээс гарч ирж байна. За тэгээ King of Swords, King of Cups гэдэг энэ хоёр хүзэр хоёулаа гарч ирсэн. Тэгэхээр та хоёр яг хамтдаа байхдаа яг оюун ухааны хувьд нэг амар тэгж сонирн байгаад байдаг зүйл бол байхгүй. Би бинийг хэлж байгаа зүйлийг хоёулаа маш сайн ойлгодог. Гэхдээ та хоёр хоёулаа жоохон хүүтэн хөндөй төрлийн хүн байж магадгүй. Гэхдээ энэ хүнтэй байснараа энэ хүн таны сэтгэл санааг маш сайн ингэж тайван болгож өгч чаддаг. Тийм төрлийн харилцаа байна. Тэгээд мөн басгүй Tree of Swords доошоо гарч ирсэн гэхлээр
энэ харилцаа нь бас нэлээд хийлинг харилцаа байна гэж эндээс гарч ирж байна. Энд хийлинг гарч ирсэн. Тэгээд бас King of Cups гарч ирсэн гэхлээр таныг сэтгэл санаа болон одоо оюун ухаанаар чинь ингэж хийлинг буюу эмчлэх харилцаа байна гэж эндээс гарч ирж байна. Ер нь бол нэлээд их эмчилгээний харилцаа байна л да. За тэгээд та өмнө нь ингэж маш их юм хэцүү шарах авч исэн бол тэрхүү шарахыг тань энэ хүн маань эмчилж чадхаар тийм харилцаа байна. За тэгээ хамгийн сүүлдээ болохоор зэрэг 11 буюу Four of Wands гарч ирлээ. Энэ хүзэр нь яг өөрөө гэрэлтийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ хүн маань ерөөхдөө нэлээд marriage type-ны хүн байна. Тэгэхээр тантай суухыг хүсдэг ч юм уу эсвэл та энэ хүнтэй суух хүсдэг ч юм уу те. Ер нь энэ үзэр хамгийн сүүлд гарч ирсэн гэхлээр ерөөдөө та хоёр магадгүй гэрлэх магадaltaй гэж эндээс харагдаж байна. Эсвэл гэрэлтийн үеэр ингэж уулзах ч юм уу те. Тийм байх магадлал өндөртэй. Гэхдээ ер нь бол энэ хүнтэй та үнэхээр их гэрлэхийг хүснэ. Эсвэл тэр хүн тантай ер нь гэрлэхийг маш их хүснэ гэж эндээс гарч ирж байна. За тэгээд одоо болохоор зэрэг шоогоо хайж үзье. Энэ хүний маань яг орд нь яг ямар хөө байх вэ? Ямар ордтой хүн байна вэ? Capricorn. Тэгэхээр Capricorn гарч ирлээ. Scorpio. Leo. За ингээд Арслан, Хилэнц, тэгээд Матар гэсэн энэ гурван одоо ордны хүн байх магадaltaй байна гэж гарч ирлээ. Тэгээд бас сая дөрөв над анзаарчихсан зүйл нь энд 8 тоо байгаа, энд 8 тоо байгаа, энд бас 8 тоо байгаа. Тэгэхээр 8 тоо холбоотой бас ингээд одоо өдөр байж болно, эсвэл 8 сарын дараа ч гэж болно бас тий. Эсвэл одоо 8-7 хоногийн дараа ч юм уу. Тийм байх тохиолдол бас байгаа. Тэгэхээр 8-тай холбоотой ямар нэгэн зүйл болохоор байна шүү гэж сануулж байна. За сануулгамжтай хайшин тий бас хэлж байна. 8-тай холбоотой байна шүү. За ингээд 2 дугаарыг сонгосон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Уншлах нь таалагдсан байх гэж маш их найдаж байна. Хамгийн анх удаа тааруудын уншлах хийлээ. Тэгээд дан ганц энэ гэлгүүгээр бас цаашаа зөндөө олон уншлах хийх болохоор тэр бүх уншлахуудыг маань үзээрэй гэж хүсье, дэмжээрэй гэж хүсье. Хувийн уншлах хийхлэгмээр санагдах юм бол манай Wheel of Fortune подкастын Instagram хуудас руу бичээрэй. За ингээд баярлалаа. За 3 дугаарыг сонгосон хүмүүс маань уншлахандаа тавтай морил. За тэгэхээр та бүхний сонгосон хүзэр маань Page of Swords байлаа. За тэгэхээр Page of Swords нь болохоор зэрэг агарын ортуудтай холбоотой байдаг. Тэр тусмаа Aquarius буюу хумхаа орттой холбоотой. Тэгэхээр яг нарийн өдрүүдийг гаргаж ирэх гэх юм бол 12 сарын 22-ноос 3 сарын 21-ны хооронд гэж гарч ирдэг. Тэгэхээр яг тийм байна. Aquarius season ерөөхдөө нэлээх гарч ирдэг болохоор хумхаа ордон дээр бас учрах магадaltaй байгаа шүү гэж хэлье. За одоо болохоор зэрэг тухайн хүний маань яг ерөнхий шин чанарыг эндээс үзэж байна. Тухайн хүн маань ямар хөө шин чанартай байх нь уу? Яг юу байх нь уу те? Юу бодож явдаг уу? Яг энэ харилцаанаас өмнө яг юунд одоо орооцолдох уу гэх мэтчлэн те? Тэр бүх зүйлүүдийг одоо харж үзье.
Одоо болохоор зэрэг та хоёрын маань ерөнхий байдлыг эндээс гаргаж ирнэ. Ерөнхий байдлыг эндээс харцгаая. Тэгэхээр энэ харилцаа маань яг ямар хуу харилцаа байх нь үү? Тэ? Эрэгтэй харилцаа байна уу? Үгүй байна уу? Тэгсэнтэйс ингээд харъя. Ой. Окей. За. Окей. Окей. За. 3 дугаар маань 1 дугаартай нэлээд адилхан хоцрууд гарч ирлээ. Маш сонирхолтой. За. Хамгийн ихэнд яа. Одоо уншилгаа эхлэе. За, тухайн хүн маань 1-р маш энэ дээр 9 of air буюу 9 сэлэн гарч ирлээ. Энэ дээр бас 9 сэлэн гарч ирсэн. Тэгэхээр 1-р энэ хүн маань нэлээх жижиг зүйлийг маш их томоор боддог. Anxiety буюу одоо санаа зовнилт маш ихтэй тийм хүн байна. За, дараа нь болохоор зэрэг багаар ажиллаж чаддаг. Одоо хамтын ажиллагааг ерөөдөө нэгдүгээрт тавьдаг. Хүнтэй яг яаж харьцаа мэддэг. Одоо багийн гишүүд буюу яг ингээд хүн бүр ижилхэн эрэхтэй үүрэгтэй гэж боддог учраас бүгдэнд нь тэгш хандаад тэгээд яг ингээд бүх хүмүүс нийлж иж одоо нийтийн олонний хүч олонгой далаа. Тэг яг ингээд тим одоо мототой гэх юм уу, тим өрөөтэй гэсэн үг. За тэгээд 10 of fire буюу 10-ын саваа гарч ирлээ. Тэгэхээр 10-ын саваа гарч ирсэн болохоор энэ хүн нь нэлээх одоо хүмүүс дандаа заа гэж хэлдэг. Яг өөрийнхөө яг pure өөрийнхөө одоо эрх ашгийг юусоо нэгдүгээр тавьж чаддаггүй. Олон хүмүүсийн эрх ашгийг яг өөрийнхөө адилхан гэж бодоод тэгээд бүх хүмүүст заалуулаа. Туслая тгий гэж явдаг. Яг нь нэг талаараа амар сайхан сэтгэлтэй. Гэтэ нөгөө талаараа өөрийгөө маш их зовоодог тийм хүн байна. За тэгээд 2-ын саваа гарч ирсэн. Тэгээд Ace of Fire буюу 1-ийн саваа 2 хоёулаа ингэж гарч ирлээ. Тэгэхээр саваанууд ер нь гарч ирж байгаа болохоор бас нэлийн хүсэл тэмүүлэл маш ихтэй хүн байна. Ер нь гадаадд бас явж байгаад ирсэн хүн байх боломжтой. Ер нь бол гадаад хэлтэй гадаадд байж байгаад ирсэн тийм хүн байна. Ер нь бол тэгтээ бас гадаад явахыг хүсдэг тийм хүн байна. Тэгээд The Carrot гэдэг үзэр бас гарч ирлээ. Энэ үзэр нь болохоор зэрэг бас өөрөө ялалтыг илэрхийлдэг. Тэгэхээр бас өмнө нь маш хэцүү байж байгаад хэцүү зүйл тохиолдсон байж байгаад тэрийг ялж гарч ирсэн тийм хүн бас байж болно. Энэ хүзрүүд ихтэй ерөөхдөө нэлээх нэгдүгээр хүзртэй. Зарим нь бас адилхан байна. За тэгээд хэцүү байж байгаад ингээд одоо тэр хэцүү зүйлүүгээ даван туулж чадсан тийм хүн байна. Яг өөртөө итгэлээрээ. За тэгээд дараа нь болохоор зэрэг Queen of Water гарч ирсэн. Мөн басгүй King of Earth гарч ирсэн. Энэ хоёр үзэр нь хоёулаа тэр хүн маань маш тайван, зөвлөн, дүлгөө хүн болохыг харуулж байна. Эдгээр өөртөө итгэлтэй, галц цогтой, тэ энийг хийн гэдэг ч гэсэн маш тайван, уг хүн маш тайван, зөвлөн, хүний сэтгэлийг маш сайн ойлгодог тийм хүн байна. Гэхдээ та хоёрын маань яг ерөнхий байдал болохоор ямар хөө байх нь вэ гэхлээр энэ хүн танаас шал өөр юм шиг ер нь санагдана. Яг энэ хүн танаас яг харах өнцгөө өөрчлөхийг ингээд шаардна. Эсвэл та энэ хүнээс ингэж
харах үнцэг өөрчлөх гэдгийг шаардна. Тэгээд хэдийгээр та хоёр хоёулаа хамт байх ч гэсэн яг энэ хүний энэ зан нь ерөөсөө өөрчлөгдөж чадахгүй. Яг энэгээрээ л байна. Яг ингээд магадгүй энэ хүн хажууд чинь хамт байхдаа бас ингээд унтчихдаггүй байх ч юм уу те. Тийм тохиолдол бас байгаа. За тэгээд The Justice өдөр доошоо гарч ирэхээр болохоор зэрэг энэ хүзэр маань бас нэлээд тэнцвэргүй харилцаа байна. Яг нэг нь нөгөөдөө хэтэрхийх туслах ч юм уу те. Тийм харилцаа байна. За тэгээд 6-гийн саваа 9-ийн юу одоо 9-ийн зоос тийшээ гарч ирсэн. Тэгэхээр энэ хоёр маань хоёулаа эерэг утгатай л да. Тэгэхээр яг хэдийгээр харах үнцгийгтэй өөрчлөлийг шаардаад маш их юм готрхон үзэлтэй. Тэгээд бас яг ингээд эргэтгэж биш байсан ч гэсэн та яг энэ хүнтэй үерхснийхаа дараа ер нь маш их юм дайнд ялцсан юм шиг ер нь санагдана. Дайнд ялцсан яг ингээд тансаг зүйлсээр ингээд дүүрэгдсэн нэг юм хүснээ авсан юм шиг те одоо сансандаа хүрсэн сүнсмэн дайван гэдэг шиг гэдэг шиг яг ингээд сансандаа хүрсэн сүнс чинь одоо тайван байхаар байна. Тэгтээ яг ингээд бодоод үзэхээр та хоёр хоёулаа бие биендээ хайртай. Аль нэг нь нэг амар тэгж хэтэрхийх хайрлаад байсан. Ер нь бол тохиолдол бол бас алга. Тэгээд тийм ч гэсэн яг та хоёрын харилцаанд бас нэлээх хэрүүл маргаан байна. Нэгдүгээрт бос хүмүүсийн хатаа жөтөө байна. Бос хүмүүсийн хатаархал бас байна. Тэнгүүтээ нэг юм эрэгтэй хүний галаа өртөдөө эрэгтэй хүний атаархал бас маш их байна. Тэгэхээр тэр галаа өртөдөө эрэгтэй хүн магадгүй хоёрын харилцаанд ингэж цэг тавих ч юм уу эсвэл яг та хоёрын харилцааг одоо сүрүүлж магадгүй байна. Тэгээд бас хэтэрхийх битгийх бодоорой гэж энэ хүзэр маань хэлж байна. За тэгээд эндээс ингээ харах юм бол 9 гээд 9-ийн тоонууд бас маш их байна. Тэгэхээр 9-тэй холбоотой буюу 9 сарын дараа ч гэж болно. Эсвэл яг 9-ний өдөр ч юм уу 9-7 хоногийн дараа 9-тэй холбоотой ерөөхдөө ямар нэгэн зүйл болох гээд байна. Тэгээд бас Justice уг нь бол ингээд харахаар 11 байхгүй юу? Тэгээд ингээ харсан чинь бас ингээд 9 байхлаэр бас маш их амар сонирхолтой байна. Ингээд 9 тэгээд бас яг энэ дээр дахиад 9 гээд яг энэ 11 болцсон байна л да. Гэхдээ за яах вэ? За тэгэхээр яг ингээд та хоёрын яг ерөнхий байдал чинь уг нь бол маш сайн байгаа ч гэсэн хэдийгээр тэнцвэргүй ч гэсэн амар сайн. Гэхдээ яг энэ дээр бас жоохон анхаараарай гэж хэлье. За энэ хүний маань орд нь яг юу байна вэ гэдгийг харцгаая. Арслан. Cancer буюу дэлхий. Pisces буюу загас. Тэгэхээр угаасаа л маш их зүйлхэн хүн байсан л да. Энэ дээр болохоор зэрэг яг ингээд Cancer байгаа. Энийг бол та харж болно уг нь. Тийм. За окей. За энэ бас угаасаа Ace of Fire болохоор галын ордны бас байж болдог. За тэр чи яах вэ? Тэгэхээр загас тэгээд арслан тэгээд мэлхий гэсэн энэ гурван ордны хүн байх боломжтой байна шүү. За тэгээд манай 3 дугаарыг сонгосон хүмүүст бүгдээрэнд нь баярлалаа. Уншлагаа энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Тэгээд таалагдсан байх гэж маш их найдаж байна. Тэгээд дараагийн уншлагуудыг маань ч гэсэн дэмжиж үзээрэй гэж хэлье. За тэгээд бас хувийн уншлага хийж эхэлсэн байгаа. Тэгэхээр манай Wheel of Fortune podcast-ийн Instagram хуудас руу бичээрэй. Хувийн уншлага авах та. За тэгээд баярлалаа.